Жил бүрийн 10 дугаар сарын 1-нд Ахмадын баярыг тэмдэглэдэг уламжлалтай энэ дагуу аймгийн Ахмадын байгууллагаас залуучууд театрт баярын хурлаа зохион явуулсан юм а. Ахмадын баярын арга хэмжээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэт, аймгийн засаг дарга Инх болдолон бусад хил цайгийн хэлгийн дарга нар оролцож Ахмад наснуудад хүндэтгэл үзүүлэн баярын мэндийг хүргэсэн юм. Одоогийн байдлаар Ахмад насны магадлан итгэжлэгдсэн харшаан соёлуудад аймгийн хэмжээнд 1800 гаруй Ахмад настыг хамруулад байна. Цанид дарж байгаа чиглэн аршаан соёлын амралтанд урд оныхоос илүү ихээр амарч байгааг ажил харилцсан хүмүүс нь онцлон тэмдэглэж байна. Аймгийн иргэдийн зөвлөгчдийн хурлын үндсэн соёл, аймгийн засаг даргын ажиллагааны хөтөлбөр тусгагдсан дагуу Ахмад насны нийгмийн хамгааллыг сайжруулах, Ахмадын автобусны үйлчлэгийг өргөжүүлэх, чиглэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн бүх шатны сонгуульд Ахмадын төлөөлөлтөд төр засаг, орон нутгийн бодлого шийдвэрт Ахмадын талаар санал бодлого тусгуулах, түүний хэрэгжилтэнд хянах тавьж ажиллахад үр дүнгээ өгч байна. Цаашид Ахмад наснуудынхаа өмнө тулгымцсан асуудлуудыг хүн шаттайгаар аймгийн иргэдийн хурлаар шийдвэрлэн ажиллах болно. Ахмад наснуудынхаа ахуй хандлагыг дээшлэх, сэтгэл санааг өөртөө сайхан байлгахад чиглэсэн олон ажлыг аймгийн нутгаас Ахмадын байгууллагатайгаа хамтран цаг ямагт анхаарч хийж хэрэгжүүлсэн цаашид анхаарах болно гэдгийг дахин тэмдэглэе. Энэ баяраа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт дархамчууд манай азаагүй болсон та бүхэндээ энэ өдрийн баярын мэндийг хүргээд халуун мөчлөгийг дэвшүүлж байна. Залуу халуун насаа улс экономикийн хөгжлийн дэвшлийн төлөө зориулж энэ хотыг үүсгэн байгуулж эргээд үрлэн ирж та бүхний хүчинд архан гэдэг энэ сайхан хот болсоо. Та нарынхаа сайн сайхны төлөө Ахмадын байгууллага төр захиргааны бусад байгууллагуудаас саналцсан сайн үйлс бүхэн бүтэж санаачсан шинжлэх ажил бүхэн амжилтанд хүрч сэтгэл дүүрэн, итгэл төгс, ад жаргалтай амьдрахын үлжитэй өрөөлийг оогоо тэмдэглэж байгаа та бүхэндээ өргөн дэвшүүлье. Аймгийн засаг даргын тамирын газар болон бид бүхэн та бүхнийхээ үгийг сонсож, хамтран ажиллаж, та бүхний нийгмийн асуудал дээр олон асуудал дээр дэмжин хамтран ажиллан та бүхнийхээ төлөө сургаалжин сонсож, энэ үйлсийн төлөө их үйлсийг хийнэ гэдгээ та бүхэндээ илэрхийлж байна. Манай аймгийн хувьд 8631 Ахмад настан ажиллаж амьдардаг гэсэн статистик судалгаа байдаг. Дархуул аймгийн Ахмадын хороонд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамирын газартай хамтран Ахмад насны нийгмийн хамгааллын тухай хууль, аймгийн Ахмадын хорооны ээлжид 5 дугаар баг хурлаас баталсан 2014-өөс 18 онд баримтлах үндсэн зорилт мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэн ажилласан талаарх тайлангаа энэ үеэр тавьж байсан юм а. Биднээс энэ баяраа өгтөж олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Үүнд хамгийн чухлаас нь гэж хэлэхэд биднээс сая 8 сард Улсын улбаны улсын Бүрээд улсын Хяхтөрийн Ахмадын байгууллагатай хамт ажиллагааны гэрээ барьсан. Энэ гэрээнийхээ дагуу биднээс Ахмадуудаа болон Ахмадын ороо зөвлөлийн дарга нарын хэмжээнд одоо бас хоошоогоо айлчил зохион байгуулсан. За нийтдээ 40 гаруй 45 хүний өрөлдгөнтэй айлчил улаан өд байгаль нор нөгөө хийдүүлээ тэр өөрчлөлт зохион байгуулад ирсэн амжилттай сайн болсон. За Хяхтын талаас бас сая 9 сарын 21-нд бас төлөөлөгчд ирсэн. Бид бас хүлээж аваад засаг даргын төрч бас хүндэтгэл үзүүлсэн. Хүлээж авч хүндэтгэл үзүүлээд өшөөнд манай энд хоноод тэгээ бид бас аваад Улаанбаатар хот орсон. Монголын Ахмадын холбоогоор оруулсан. Бүх зэргийн түүхийн музейгээр орууллаа. Жокны гэсэн цэцэг өргүүллээ. Зайсан толгойд одоо бас хүндэтгэл үзүүлсэн. Ийм арга хэмжээнд зохион байгууллаа. Баярын хурлын үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж улс их орондоо бүтээн байгуулалт босголзох их үйлсэд оролцож байсан Ахмад наснуудыг энгэрийг мэлж баяр дээр нь баярыг мэнлээ.